Ардчилсан нам засгийн эрх баригчдаас ажиллаа хийхийг шаардсан эсэргүүцлийн жагсаалыг өнөөдөр буюу 2 дугаар сарын 1-ний өдөр орон даяар зохион байгууллаа. Улаанбаатар хотод жагсагчид дүүрэг дүүргээрээ баруун 4 замд эрх чөлөөний талбай драмын театраас Сүхбаатарын талбай руу алхаж ирсэн юм а. Ажилгүйд л ядуурал татврын дарамт үнийн өсөлт ард түмний амьдралд хэрхэн том ачаа дарамт болж байгааг илэрхийлэн ардчилсан залуучуудын холбооны залуучууд жагсаалд өнгө нэмээ оролцсон юм а. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо жагсаалд ирсэн иргэдийг халуун цай чацранаар дайлсан бол ардчилсан оюутны холбоо, ардчилсан ахмадын холбоо дуу хоолойгоо нэгтгэн ажиллалаа. 90 оны ардчилсан усгалын бүхээг таслахгүйгээр ардчлал шудрагаас эрхчлөө хувийн эрхийн төлөө тэнцлээ улам бүр идэвхжүүлж Монгол хүн Монголдо эзэн байхын төлөө Монгол хүн өөртөө эзэн байхын төлөө хамтдаа тэнцхийг та бүхэндээ уриалж байна. Жагсаал цуглаанд ирсэн нийт эрхэм журмын нөхөд жагсаал цуглаанд ирсэн монголчуудаа иргэдтэй арс намын даргын хувьд гүн талархлаа илэрхийлье. Эрх баригчдын дураараа тансаглах явдал хэрээс хэтэрч байна гэж жагсаалд оролцогчид хэлж байлаа. Одоогийн энэ төлөвлөгийн явуулж байгаа бодлого дээрээс ард түмэд таалагдахгүй. Ард түмний аж амьдрал жилдээ дороодж байна. Нэг юмнаа нэг бензин шатхууны нэмэгдэл зэрэг бүх юмнаа нэмэгддэг. Тэр нэмэгдсэн өтгөнд доошоо дахиад буудаггүй. Тийм учраас ард түмний амьдралыг дороодж байгаа учраас энийг илэрхийлж байна. За өнөөдрийн жагсаал залуу хүний хувьд эрхээ эдэлж энэ жагсаалд оролцож байна. Яагаад гэвэл залуу хүмүүсийн хувьд энэ одоо нэмэгдэж байгаа татвар энэ ардын намын эрх баригч намын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бидний амьдралд хүрэхгүй байна. Яагаад гэвэл өнөөдөр өчнөө олон залуучууд, өчнөө олон хүүхдүүд хорт утаанд хордоод энэ хотод амьдарч байхад ямар нэгэн дөрөвтэй шийдвэр авахгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаад үнэхээр харамсалтай байна. Харамсаж байна, уурмын хүрж байна. Монголын төлөө зохицох зөрөгтэй усуд ирсэн баг гэж бодож байна. Энэ Монгол орн маань өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан. Улс төрийн тусгаар тогтнолоо алдсан. Цөөхөн хэдэн хүний гар хөл болсон усуд энэ Монголыг сүнөөж байна. Хоосоо яриад хэрэг байхгүй ч бариад ашиглана. Нефтийн үйлдвэр хүртэл одоо очирват яаж ялээ 5 хуруугаар дүржихэл нефттэй бол одоо 20 хэдэн жил болж байхгүй л биш. Тэгээ гадаад байдаг баялгаан өгөөд ингээд байдаг. Би болохоор өөрөө энэ татварын талаар ер нь бол ард түмний маань амьдрал маань өөрөө ямар байгаа вэ тийм ээ. Та бүгд маань биднэрээр илүүлдэг мэдчихэж байгаа. Би бол ерөнхийдөө бол өөрөө ямар зорилготой ирсэн бэ гэхээр хамгийн гол нь миний үр хөвгөд би 3 хүүхэдтэй. Үр хөвгдийн төлөө Монголынхаа ирээдүйн төлөө хийж жагсаал нэгдсэн. Монголчууд маань жагсаал нэгдэлтэй өргөнөөр нэгдээрээ дуу хоолойгоо засгийн газартаа хүргээрээ бидний амьдрал одоо ямар байгаа вэ тэрийг нэг бодж үзээрэй гэж хэлмээр байна. Жагсаалд оролцогчдод ерөнхий сайд Хүрэлцэх улсын хурлын дарга инх болдод хүргүүлсэн ардчилсан намын шаардлагын бодтой хариуг нөхөж төрийн ордныг нар зөв тойрон жагсан юм а. Уг шаардлагад олон улсын валютын сангаар халахвчгийн тооцоо судалгаагүй 9 төрлийн татвар нэмсэн бодлогогүй шийдвэрээ цуцлахыг агаарын бохирдлын асуудлаар дараах арга хэмжээнүүдийг нэг яралт авч хэрэгжүүлэхийг Монгол Ардын нам хит олонхтой эрдэн өөрсдийн эрх ашигыг хамгаалж баталгаажуулахар улааран төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдал үндсэн хуулийн суурь бүтэц үзэл баримтлалыг эвдсэн төсөл хилцүүлж байгаа үйлслүүдэд зогсоохыг тусгаж өгсөн юм а. Энэхүү шаардлагын хариуг 2 дугаар сарын 5-ны өдөр өгнө гэдгээ мэдгдсэн юм а. Энэ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ бол нэгдүгээр нэгж байгаа. Хоёрдугаар Монгол улсын үндсэн хуулинд иргэд маань засгийн бүх эрх мэдлийг одоо засгийн бүх эрх мэдлийг мэддэг. Гэтэл өнөөдөр төр засгийн бүх эрх мэдэл бол зөвхөн Монгол Ардын намын өдөртөх зөвлөл шийдчихэд байгаа. Иргэд бол өөрсдийнхөө эрхийг нэхэж энэ цуглаж байгаа. Гуравдугаарт бол иргэд өөрсдийнхөө оролцоог энд нэхэж байгаа. Иргэдээ оролцуулаач. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа иргэдээс асуугаач. Иргэдээс асуухгүйгээр тооцоо судалгаагүй шийдвэр гаргаад үүнийхээ дараа болдог, эргэж буцдаг ийм өөмрөө эргэж буцсан засаг төртөө баймааргүй байна гэдэг одоо хүсэлтийг бол иргэд удаадараа илэрхийлж байгаа. Ийхүү хатаах хүтнийг үл ажран хонхны дуг цуурайтуулж Монгол улсын төрийн далбай ардчилсан намын далбайг намруулан төв талбайд 30 мянган иргэн жагсч эсэргүүцлээ илэрхийлсэн бол 30 мянган иргэн жагсч эсэргүүцлээ илэрхийлсэн бол 21 аймгийн нэгтгсэн тоогоор 30 мянган орчим нийтдээ орон даяар 60 мянган иргэн жагсч эрх баригчдад эсэргүүцлээ илэрхийлжээ.